За сайн бацхан монголчтой энэ өдрийн мэд намайг амаа үдүүлсэн гэж бодож байна. Үгүй шүү дээ. Бид нар угаасаа монголчууд угаасаа маш олон жил амаа үдүүлж амьдэрсэн шүү дээ. Одоо тэг хинийхээ амыг үдэх гээд байгаа юм те? Хэн намаа үдүүлэх гээд байгаа юм те? Арчсан тогтолцоотой арчлын замаар явж хөгжиж байгаа юм бол хин ч амаа үдүүлэх хэрэг байхгүй. За үгээ хэлэх хэрэгтэй, үзэл бодлоо хэлэх хэрэгтэй. Үнэхээр уянда тусч хүнд бурхан тэнгэр хороо дэлхийн ертөнц харж үздэм байх гэдгийг би та нарт бодцоор харуулж байна. Би удахгүй баян болох юм шүү гэлээ. Болно. Би эндээ өөртөө итгэлтэй байгаа. Би угаасаа төрөлхийн тийм хүүхэд. Хүүхэд байхын би тийм хүүхэд. Хинч намайг хорж цагдаж миний амыг үдчих байгаагүй. Би хэлэх газраа би хэлдэг үгээ хэлдэг. Би бол маш их баян хүн. Би энэ хороо ертөнцийн дээр маш их баян болж төрсөн хүүхэд. Би орой олгон тэгж би талент харж үсээс амдаг. Гэхдээ би хаана би энэ үгийг хэлдэг байсан гэж бодож байна. Миний их хчлөө байгаа газар би энэ үгээ би хэлдэг, бичдэг. Тийм хүүхэд хүн байхгүй юу? Хүүхэд байхдаа би өвгөндөө очиж дандаа тэгж хэлдэг байсан. Өөр газар би хэлдэггүй. Би энийг нэг биш удаа би ярьж байсан. Яагаад гэдэг утгын ч гэсэн би та нарт би хэлсэн. Миний өвөө эх орныхоо төлөө байлдаж явсан. Дөнгөж 14-5 настайд байлдаж явсан хүн. Миний өвөөгийн аав нь лам хүн байсан. Эрдэм мэдлэгтэй. Монголынхаа үндэсний 2-3 бичгийг мэддэг. Түүхэн соёл, үндэс ухсаатныхаа бүхэл бүтэн одоо тэр мэдлэг боловсролыг өвлүүлж сургадаг байсан тийм багш хүн байсан байхгүй юу? Та нар лам нарыг зүгээр нэг майн машаа суужсэн хүмүүсээсэн гэж бодож байна. Тухайн үед үгүй шүү дээ. Монгол хэл бичих соёл, түүхэн боловсрол, сургаалын үг, эрдэм мэдлэгийг маш сайн зааж сургадаг байсан. Мундаг эрдэм мэдлэгтэй хүмүүс байсан. Өнөөдөр яасан Монгол сэхэтэн гаралтай бүх мундаг хүмүүсээ бүгднгийн устгацсан шүү дээ. Хэлмэгдлийн үеэр бүгднгийн эрдэм мэдлэгтэй хүмүүсээ устгаж хаад өнөөдөр дийлэнхэн тэнэг харанхуй мулган хүмүүс төр өдөртөд одоо тэгээд эртнэж нийгмийн үйл хэргийг өөрчилж ингэж явсан ч гэсэн дарангуйлалтай амьдарч байгаа шүү дээ монголчууд. Амаа үдүүлэх байтугай дарангуйлалтай амьдарч байгаа шүү дээ. Ийм лээ. Би хэзээ ч амаа үдүүлдэг хүн биш. Би ойр дайгүй ажилттай байгаа. Ашигт малтмалтынхаа холдруулалтын үйлдвэрийг өөрийнхөө гараар би үйлдвэрлэж байгаа. Ашигт малтмалтаа ухаж гаргаж ирж байна. Юм лээ. Монголд хизээ шударгаас тогтох юм бэ гэдгийг л би асуумаар байна. 5 сард манай гэрт хээлтэй муур ирсэн. Охин бит хоёр яаж одоо амтан төрхийг мэдэхгүй анх удаа манад амтан төрсөн. Одоо чадлаараа залбираад, шадлаараа асраад одоо хөөрхөн сар гарan болоод цулцгнууд нь хөөрхөн сар гарan болцсон. Аваа том болж байна. Хөдөлгөөн ихсэж байна. Одоо надад бол үг үзэл бодол хэлэх над зав алга. Дэмждэг хүмүүсээ би шеэрлээд ингээ шеэр хийгээд явна. Цаг зав гаргал. Одоо миний цулцгнууд том болж байгаа учраас надад ажил их байна.
зөндөө ажил ихтэй болсон би. Би амаа өдүүлээгүй шуучлаараа монголчуудаа. Би ажил ихтэй болсон. Олон хүүхэдтэй ээж болсон. Тэгээ надад зав байхгүй. Тэгээ би бас давхраас олдрлынхаа ашигт малтмалынхаа олдрлынхаа уурхааг бас сайжруулах гэдэг ингээд хичээж байгаа. За эхний ээлжинд гаргасан олдруудаа би бас өнөөдөр хүнд үзүүллээ. Хас чулуун бол хас чулуун юм байна. Гэт бас өшөө бас янз бүрийн өөр төрлийн чулуунууд гарсан байна гэж. Энэ чулуунуудаа барьдуулнаа нэлээх гарна. Эхний ээлжинд тэр хүнд үрстэйг нь би бас борлуулчих санаатай байна. Төрөөс би шагналаа аваагүй хүүхэд охинтойгоо битгой шагналаа аваагүй байгаа. Галын аюулаас хамгаалсан өргөдөл гомдлоо хуулийн дагуу төрийн байгууллагт хөрвүүлсэн боловч 3 сараас хойш хөрвүүлсэн боловч одоо хүртэл таг байдгүй. Өгдөг юм уу, харж үздэг юм уу? Нэг бол танил тал хараад идэм үү, тий? Нэг бол мөнгө цаас хараад идэм үү, тий? Шагнал авахын төлөө танил тал арын хаалгаар авдим үү? Одоо нөгөө нэг дарангууллын хуучныхаа тэр юугаараа яваад байгаа юм биш үү дээ. Тийм үү? Амаа хамхиулдаг тийм системээр яваад тах шүү ан тийм үү? Би тэгж ойлгоод байгаа. Танил талаар ярих гэх юм бол бас болно ах гэж бодож байгаа шүү дээ. Манай миний их төрсөн ихчийн нөхрийнх нь хамаатны одоо хүн байгаа шүү дээ. Насаараа улс төрт ажилласан хүмүүс байгаа шүү дээ. Улсын хурлын гишүүн. Одоо би нэрийг нь дурдмааргүй байна. Тэгтээ яг нутаг үсэнд би яг товчхон хэлчихье. Ус аймгийн хүн. Усаас одоо насаараа олон жил төрд ажилласан улсын хурлын гишүүд байгаа шүү дээ. Тэдний нэг нь л ах. Тэгэл хэлчихье. Одоо болохгүй бол тэр хүмүүсээр би одоо арамд болт юм уу те? Түлхүүлд юм уу те? Тэмэрхэн бодож сууж байна. Арын хаалгат бол одоо тэгж арын хаалгат тий. Би шудрах хэлж аваад би арын хаалгат чи тэгвэл. Төхөө. Бодвол Монгол Ардын намын улсын хурлын гишүүн байлгүй дээ. Усаас зөндөө Монгол Ардын намынхан гардаг шүү дээ ихэнх нь. Тиймэрхүүл бодолтой байна да. Нялуунаас шулуун дээр шудрах хэлж аваад би шагналынхаа мөнгийг авнаа. Би хангалттай би олон шинэ хуулийн санаачлах, шинэ зохион байгуулалтыг би хийгээсэй гэж би засгийн газар 11-11-т би зөндөө олон юм би санаачилж хэлсэн байгаа. Одоо бол би хэлэхгүй. Миний одоо 3 сараас хойш илгээсэн маш олон бараг 80 гаруй 100 хүрсэн үгүй да. Зөндөө олон ажлын санаачлага, зөндөө олон юм би сайжруулсан байгаа энэ Монгол улсад. За тэгээд шагналынхаа мөнгийг би мэдээч ярих хэлсэн байгаа. Хороо дэлхийн ертөнц тийм үү? Бурхад Тэнгэр гэдэг одоо бүх газар би хэлчихсэн. Тийм болохоор авах ёстой юм би авнаа. Ийм л хүн. Хийх ёстой ажлаа хийсэн учраас авах ёстой юм би авнаа. Шудрах төс тас хэлгээд ийм л байна. За тэгээд 126 гишүүд уламжлуулаад дамжуулаад хөрвүүлээрэ монголчуудаа анхаарал тавьсанд баярлаа. Сайхан сэтгэлийн үзүүрт шар тос байдсан байлээ шүү. Баярлалаа та бүхэнд амжилт хүсье.